За мэдэн тугш бас Монгол улс ширээ гарсан гэхэд зоригтой сайхан довтлол нь хордтой шүү дээ. Зээ сод чирээ гинтэн дарам ард хамгаалж болсон гэ. Кисэдийн дотгоош дарам. 73 дээрээс дараалан 3 оноо авсан. Дараалсан 3 онооны 2 нь гинтэн дармын хаалт байлаа. Шугам голлаа. Мөнх 2 ирхэн баяр. Асхны гэрэлтэй. Али хойшмэнд. Ирхэн баярын дотгоо дараагийн дотгоныг бүрэн төгсөө алтны гарт эргүүл зөвхөн оноогоо авлаа. 19. За хоёрыг аль нь одоо хөгжлийн лигийн 1-2 гарч ирсэн багтаад байгаа тийм ээ. Хөгжлийн лигийн Малагийн хуралт Кисэли хамгаалт хоногчтой болсон Васиденко довтлоо гүйцэтгэн захын алтнаас гаргалаа. Яа довтлоо гүйцэтгэлээд багавнууд шангаад авахыг гүйцэтгсэн. Талбайдаа сулан баг авч байна. Васиденко Дармагийн хат хоногчтой болсон Садаг довтлоо дээрээс хамгаалсан хааш ярьчлаа. Тун айтайхан байх шүү. За баярч одоо ус өрөө довтлогчийн байр дээрээс Хумалагчийн байр дээрээс сүүлийн 2-3 өдөр тоглож эсрэг бас манай өдөөч сайн таних баг. Хамбалдагчин одоо бэлтгэдээс гарч ирсэн. Сурж үн бэлтгэдээс олон цаг амжилт гаргасан. Тоглогч бүрдэгсийн хаалтын гартыг сайхан тоглож байна. Ирхэн баяр. Гинтэн дарам. За дөрөвгөө сайн ойртуулаад араас ирсэн мөнгөнээр хороод ороод жангисангүй. 2 оноос хүүхдийн надад аврагаж ижсэн бүрэлдэхүүн тоглогчид уурхай чөнгөд үгж одоо яг Оросоор сайхан баг бүрдүүлэн тэргэлийн давлалт Васиденко 2-аар толбон Кисэдийн довтлоо 2-аар довтлоо амжилтгүй 22-22 Васиденко Азаргалын хатар сулрсан нүрээр ааж 2-ын дундор ороод ирж байна. Садаг довтлоо хаалтар сулрсан ангирдэс мөг оновчтой Васиденко явна содруулсаа буцаасан. Зээ содчрын хаалт Кисэдийн довтлоо Ачим Кисэдийн довтлоог угааж алсан. Энд нармын хаалтууд Азаргалын хаалтууд бүрэн төгсөө хаалтууд их сайхан хаалтууд ихний үдээр явлаа шүү. Кисэдийн довтлоо хатнаас гаргасан. Васиденко давт гүйцэтгэн. Малагийн довтлоо ганцхан алтаа гарч ирсэн. Ирхэн баярын алсууд руу зөөгөөд шаар хамгаалсангүй. Голөгч нь би голын ягчин байр дээр оргил бий. Энержид Арас Васиденко гарчлаа. Кисэдийн довтлоо алтнаас гаргасан Ачим Кисэд байрын нийт 13 оноотой Ачим Кисэдийн оноод ишиж шүү. Ачим Кисэд энэ үлрэл дээр ихтэй хэмжээ 8-8 баг өсөлдөж 3-21 тоглолт өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдрийн тоглолтуудаа тариг тоглолт өндөрлөж байгаа бол 3 өдөр лигийн багуудаа хаарлаа энэ даавард. Олон жилийн дөржлөг ажих шугам алах сайхан зөв төвлөрөөд байна. Арандрув. Хоёроос Кисэдийн довтлоо хаалтгүй явсан. Тоглож байна. Гинтэн дарам 6 оноотой тоглож байгаа байна. Бос тал дээр 3-4 оноо авчижээ. Ер нь бас чиг тоглолт харагдаад байна. Чөтөө. Хагсын довтлоо явлаа. Хаасан. Ачим Кисэдийн алт унгасан. 21-17 болгож олдуулсан Кисэдийн. Гүн одоо энэ жил 18 насны бүрэлдэхүүнтэй бахаан сайхан тоглоод ирсэн бол дээдийн тоглолтод оролцож байна. Ачим Тэжээсээ 2 дэгийг болох оноод хөрсөн байна. Ирхэн баяр давтыг гүйцэтгэлээ. Бахас 2-ын довтлоо. За довтлооны боломж гарч ирсэн шүү. Кисэд хамгаалсан Васиденког довтлоо гартаа тоглосон тэргэл дөрвийн довтлооныг явуулах үнэ. За дараагийн довтлоор нэг дэг үрлэгчтэй одоо Андре Васиденко төгсөдөг хийсэн. Тэднэрийнх 3 дахь хэлцэн тоглолт нагаранаас эхлүүллээ. Тэмүүжин гаранаас эхлүүлсэн байна. Энержигээс Кисэдийн довтлооныг талаад хамгаалсан Бархасай дарлаа. Дараагийн довтлоо Васиденко хатнаас наргасан Андре Васиденко за эхний 2 үедээ төдийлөн
Барах саяр. Гисэлийн нутгаа дотоо олдыг шугамруу нэргэл. Манлагийн давлт. Эрхэм бэрийн нутгаа хаалмгатай гартай явууллаа. Төмөрсхийн Тэмүүжин давтыг үстэглээ. Намд нутгаа оргил зайта хатдаг сайхан мэдээж гартан тоглоод оруулж байна. Идэрчүүддээ авраг авч байлаа. Залуучдын улсын аврагд авраг авч байлаа. Энэ жил Монголын бүх хартны ихний адамд бас хөрөлмөлтэй энэ төвх цуврал гарч иж тоглосон. За энержи өнөө Монгол тоглогчдоо тоглож байгаанаас Өшин лигтээ багуудтай тоглох филээ энэ дээр бас Монгол тоглогчдоо тоглож байгаа төвгөөхөн олжчиход би сайхан гэрээ үзэгдэж улсынхаа нэрийг бас өндөр төргөн явна. Лиг юмгаар орсон. Тэгээ Солонгосын V-лигт эмэгтэй тоглогчдоос анх орхон тоглосон хоёр тоглогчаа. Тоглолт төр дээр зэрэг оноонд ээж явах юм. Аким Гүсэлв, Андрей Василенко гэж хоёр орсон тоглогч. Тоглолтод за болон руугаа эргүүлээ зогсон оноо дээр сод ширээ болоход байсан. Салгой давж байгаа давлт юм. Гисэлийн нутгаа гисэлэг дээр өндөр гинтэн дарам том байна. Хаалтар хоёр өнөө давлтаас нэг өнөө нийт 24 онооос тоглож байгаа юм байна. Бүрэн төгсгийн уралт Василенкогоор Солонбөг араас Манлагийн дармагийн уралт явсан. Василенко даллаа зөгсөн хойш зөгсөн. Дарамтлаа агуулт нутагч Эренчингийн хангаа давтыг үсдэгсэн. Хөслөрийн нутгаа за хөслөрийг ширэн 90 тоглолтын бол нэлээ их үед оруулчихад борог байж тээ. За андор гიშгэл алдж байна. Далтаар ороод ирсэн. Манлагийн нутгаа хордтой нутгаа Баянбатын хамгаалалт гисэлийн нутгаа талаангад нонж байна. Манлагийн давлт гисэлийн нутгаа за энэ удаа гинтэн нарын хаалтнаас өрсөд Хөслөрийн нутгаа Василенкогийн хамгаалалт онцтой болсон. За ханга мастрын татлаа аваад ирлээ. Араас сүнгээр амар төвшин уралт явсан гол оргилын хаалтан онцтой болсон. Араас Василенко араас утаад баг хожил төрөв хөдөлж байна. Хоёроос тоглож